Нэгдсэн үндэсний байгууллагын цэлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал Тэнгэр телевиз шууд амжуулаа үзүүлж байна. За манай студид Монплмет группийн байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга Октябрь хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За гаргаа хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өнөөдөр COP17 хурлын 10 дахь өдөр өнгөрсөн 7 хоног ингээ 10 дахь өдрөө бид бүхэн ур амьсгалын өөрчлөлт төр дундаа цөлжилт газрын дороотлолын талаар хэлэлцэж байна. Таны сэтгэл ер нь ямар байна вэ? За Монгол улсад бол одоо яг COP17 гэдэг олон улсын юм одоо цөлжилт газрын дороотлолын эсрэг одоо юм горлуулж байгаа. Миний хувьд бол маш их баяртай ба. За Монгол улсад мэдээж одоо төр тусмаа ур амьсгалын өөрчлөлт одоо энэ газрын эвдрэл эдэр бол маш их явагдаж байгаа гэдэг юм. Одоо яг сүүлийн үеийн судалгаагаар бас гарсан байна. Тиймээс яг одоо манад энэ цаг үеэ болсон юм одоо үйл ажиллагаа болж байгаа бол хувийн зүгээс бол маш их баяртай байгаа. Тийм яг өнөөдөр ялангуяа газрын сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна. Газрын нөхөн сэргээлтийн асуудлыг бол маш ихээр хөндөж ярилцаж байна. Тэгвэл Монплмет группийн тухайд ер нь газрын нөхөн сэргээлт дээр ямар ач холбогдол өгч ажиллаж байна вэ? За өнөөдөр яг хурлын үйл ажиллагаанд бол бид нэр газрын дороотлолын эсрэг одоо бас яг өнөөдөр энэ хэлэлцүүлэгт орчоо би яг дүнж гарч ирж байна л да. Тэн дээр бид нэр одоо уул уурхай гэлтгүй ер нь бол Монгол улсад одоо эвдрэлд орсон газрууд бол маш их байгаа. Тэн дээр одоо яг олон улсад одоо ирсэн энэ зочид төлөөлөгчдөө Монгол улсад ч гэсэн одоо энэ нөхөн сэргээлтийг сайн хийдэг мөн одоо энэ газрын дороотлолын эсрэг гээд үндэсний ийм компаниуд жишг болж байгаа энэ компаниуд байдаг шүү гэдгийг одоо бид нар бас олон улсын төлөөлөгчид сурсан таниулах зорилготой бас энэ өөрсдийнхөө нөхөн сэргээлт хийсэн туршлага талаар бас сая танилцуулга хайлаа. Цаашд бид нэр одоо энэ чиглэлээр ямар үйл ажиллагаанууд хийх гэж байгаа, өнгөрсөн хугацаанд юу хийчихв гэдэг талаар бас мэдээлэлтэй сая бид нэр танилцууллаа. Тэгэл та бас манай үзэгчдэд бас яг ямар бодиттой ажлуудыг хийж байгаа талаар хэлж өгөөч. За манай компанийн хувьд бол одоо бид нэр Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэн хангай одоо мөн одоо Дорногой өргөн гэж одоо газруудад үйл ажиллагаа явуулдаг. За бид нар яг Төв аймгийн Заамарын одоо тосон уурхай дээр бол одоо нийт олборлолт явуулсан талбайхаа 90% нь бол техникийн нөхөн сэргээл, 60% нь бол одоо биологийн нөхөн сэргээлтийг бол хийж гүйцэтгэсэн байгаа. За бид нэр одоо биологийн нөхөн сэргээлтийг хэд бол одоо нийт 460 гаруй мянган модыг бол одоо тарьж ургуулчихсан байна. За одоо малын мэлчээрийг бол одоо бид нэр 300 гаруй гадалгаад яасан. Одоо малын мэлчээр бий болохтой бид нэр яг Монгол улсын одоо малын зовлох 8-аас 14 өнгөлийн өрүүдээр ингээд яг малын дэмжит бэлчээрүүдийг бий болгож чадсан байгаа. Мөн хүний гараар бий болгосон одоо нуурыг байгуулсан, мөн жимсний мод ботны төглөөдийг бас байгуулсан юм туршлагатай байгаа. Тийм бас яг энэ COP17 хурлын үеэр та хэлцүүлэгт орслоо гэдгсэн. Бусад одоо улс орны төлөөллүүд өөрсдийнхөө сайн туршлагаас хуваалцаж байсан уу? За саяны яг одоо хэлцүүлэг дээр бол мэдээж одоо бусад орны төлөөлөгчид бол нөхөн сэргээлтийг одоо хийсний дараа гарах үр дүнг нь бас хэрхэн яаж одоо судалж болох вэ гэдэг талын юмнуудыг бас нэлээд хэлцүүлэгт явуулаад бид нар ч гэсэн одоо цаашаад одоо нөхөн сэргээлт хийсэн талбайнууд дээр одоо ямар судалгааны ажлуудыг хийвэл бас зохимжтой юм бэ. Тэрийг олон улсад бид нэр сурсан таниулахын тулд ийм ажлуудыг бас нэмж хийвэл тохиромжтой байна гэдэг бас мэдээллийг одоо бид сая олж авлаа. Тэгээ бид нар мөн одоо бид нэр өөрсдийнхөө хийсэн ийм ажлуудыг бас ингээд хүмүүст таниулах ёстой байна гэдгийг бас нэмэлтний юмнуудыг олж авлаа. Тийм тэгэхээр яг тэгэхээр яг Монплмет групп маань өөрөө уул уурхайн нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлтийн ажлуудыг одоо манлайлан хийж явдаг шүү дээ. Тэгэхээр бусад ижил чиглэлийн нэг одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа хандаж уриалга хэлээсэй гэж хүсэж байна. Мэдээж одоо уул уурхайн нэг үе бол одоо манай монголчин бас уул уурхайн компаниуд бол бүгд одоо нөхөн сэргээлтийг бол хийж гүйцэтгэдэг болсон байгаа л да. Тэгээд яг гоо мэдээж нөгөө хариуцлагатай болон хариуцлагагүй гэдэг ийм ялгаа байгаад байгаа. Хариуцлагатай бол уурхаанууд бол мэдээж жил болгон одоо өөрсдийнхөө одоо байгаль орчны хэмжээний төлөвлөгөөд тусгаснаар одоо нөхөн сэргээлтийнхаа одоо үйл ажиллагааг хэрэгжүүлээ явж байгаа. Тэрийг жил болгонд одоо байгаль орчны яам эдэртэй тайлагнаад ингээд дараа жилдээ үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг бол одоо энэ хариуцлагагүй одоо хууль бас энэ албарлаад байгаа хүмүүсээс л болж одоо энэ уул уурхай өөрөө
хүмүүс одоо муу нэртэй болчиход байгаа юм л та. Ер нь бол уул уурхай гэдэг бол хар бараа ер нь дандаа газрыг ингээ эвдээд хариуцлагагүй байдаг гэдэг хатаа. Тиймээс энийг нөгөө заавал уул уурхай компаниудаа гэхгүйгээр энэ төр засгийн байгууллагуудаас бас хүсмээр байгаа. Энэ хариуцлагагүй энэ одоо үйл ажиллагаа явуулаад байгаа тийм хүмүүс дээр бас хууль эрх зүйн одоо хариуцлага нэмэгдүүлэх тийм юуг нь бол бас гаргаач, яаралтай гаргаач. Тэгэхгүй бол хүн болгонд одоо уул уурхай гэдэг дандаа ингээд одоо болохгүй байгаа юм шиг ойлголтыг бол өгöd байгаа юм л та. Тэгээ эцэст нь танаас бас яг энэ Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын томоохон арга хэмжээ болох COP17 хурлаас ямар үр дүн гараасаа гэсэн хүлээлттэй байгаа юм асуумаар байна. Бидний хувьд бол одоо сая яг энэ COP17-д бас эвдэрсэн газрын одоо Төв аймгийн Замар сумынхаа нутагт 64 гатлог бид сонгож аваад үндэсний ногоон лаб гэдэг энэ хөтөлбөрт бид нэр төслөө өгсөн юм л да. Тэгээд яг энэ шилдэг 15 төсөлд нь шалгараад энэ 15 төслөөрөө бид нөгөө блүү зон дээр сая танилцуулга хийсэн. За энэ төсөл маань ямар учиртай байсан юм гэхээр бид нөгөө Монгол улсад эвдэрсэн газар маш олон байгаа. Тэр эвдэрсэн газрууд дээр одоо загвар юм нөхөн сэргээлтийг хийя гэдэг юм build green land гэдэг юм төслөө одоо бид нэр хүмүүст одоо олон улсын байгууллага одоо юм танилцуулсан юм л да. Тэгээ энэ төслийн маань онцлог нь юу юм гэхээр бид нэр эвдэрсэн газарт голын гол төрлийг нөхөн сэргээн мөн одоо малын бэлчээрийг бий болгоно. Тэнд одоо жимсний мод бүтний төдийг төглүүдийг байгуулж орон нутгийн иргэдэд одоо хүртээмжтэй юм эдийн засгийн эргэлтэнд орсон талбайг байгуулсан мөн орон нутгийнхын иргэдэд зориулсан одоо нөгөө эмийн ургамлуудыг тарьж ургуулснаар одоо тэнд амьдарч байгаа иргэдийн одоо зөнгөлөх хөгжлөөс одоо сэргийлэх тийм юм хвчлийн цогц төслийг бид нэр санал болгосон л доо. Тэгээд энэ төслийг цаашд одоо Монгол орны эвдэрсэн газар хаач одоо тэр төслийг ингээд шууд авч хэрэгжүүлэх юм боломжтой юм төслийг бид нэр санал болгоод ингээд танилцуулж байгаа. Цаашд бид нэр энэ төслөө одоо COP дуусны дараа ч гэсэн төрийн байгууллагуудад танилцуулаад ийм төслийг одоо цаашд хэрэгжүүлэх одоо бид нэр танилцуулахаар бас ингээд төлөвлөж байгаа л да. За цаг гаргаа ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Өдөртөө манай студид Монполмет группийн байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга октябрь хүрэлцэн ирж оролцлоо. COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.